Самацгано гомбо өдөр удлаа итүү сууг байна. Тэгээд ер нь итүү суугда бичлэг хийгээгүй таах бас байж байгаа байх. Тэгээд нэлээд завгүй бас Европын зурагтай аялгээд пэйж хөдлөөд хөгжүүлээд бас хүмүүсээ авч яваад аялалд яваад ер нь нэлээд завгүй байлаа. Тэгээд энэ удаа ямар ч байсан нэг юм блог бас хийгээд оруулчих гэж бодлоо. За энэ ямар үг гэхээр зэрэг Монголоос улсын драмын эрдэмт театрын маань маш олон хүний бүрэлдэхүүнтэй ирж өнгөр улсад Митэм тэгээд олон улсын театрын наадамд оролцохоор ирж байгаа. Тэгээд энэ хэдэн өдрүүдэд ямар ч байсан улсын драмын эрдэмт театрынхантайгаа хамт зураг бичлэгийн ийм ажлууд хийхээр явж гин. Одоо Борно хот өнгөрөөд одоо үсттэй явж байна. Өнөөдөр цаг агаар сайхан байна. Ер нь цаг агаар сайхан байвал юм гоё. Сэтгэл санаалтайгаа гоё болчихдог шүү дээ. Тэгээд өнөөдөр орой очиж өнгөрт хоноо тэгээ маргаашнаас эхлээд ерөнхийдөө гэрэл зураг бичлэгийн ажлууд эхэлнэ. Тэгээд ямар хуу ажил болж өнгөр улсад Будапешт хотод ер нь 3-4 өдрийн хугацаанд юу хийх вэ гэдэг бас нэг юм том бичлэгээ оруулъя гэж бодсон юм аа. There are police reported ahead. Okay. Ингээд өнгөр улсад юу болж байгааг харцгаая. За зураг авалт эхлэх гэж байна. Өнгөрийн үндэсний театрын гадаа тоглолтын бэлтгэл ажлын зураг авалт явагдах гэж байна. За энд ингээд зохицуулна да. Дорооно нэг өндөр нисэхгүй. Тэгэхгүй бол болохгүй байх. За театрынхан юугаа тайз авсарж байна. Нүсэр ажил байд юм байна ч. Би энд яг камертайгаа сууж байна. Ингээд дээр бас стаж лож гэдэг ингээд. Эм банда. Өнөөдөр хэд хүртэл ажиллах юм мэдэхгүй байна. За тоглолтын бэлтгэл явагдаж байна. Замны байрлаж байгаа байр. Ийм газар байна. Ганцаараа өглөөний цагаа уугаад одоо театр руу алхлаа. Театр руу нэг 5 минут 7 минутаар алхаад орчин. Тэгэл ингээл нэг 3 хоног амьдраад тэгэл буцхан да. Ингээд нэг өрөөнд маркетингийн албаныхан сууж байна. Ажил ихтэй байна. Өнөөдөр эхний жүжиг болно. Маргааш 2 дахь жүжиг. Бэлтгэл ажлуудыг аль юмнуудаа яг амжуулаад сууж байна. Өнгөр улсын нийслэл Будапешт хотод Митэм олон улсын театрын наадамд оролцохоор улсын драмын эрдэмт театрын маань бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байгаа. Тэнгэрийн хүү жүжиг өнөөдөр нээлттэй хийн. За энэ наадмын нээлтийг хийх жүжигээр бол Тэнгэрийн хүү жүжиг сонгогдсон. Тэгээд өнөөдөр нээлт болох гээд маш гоё зүйлсүүд одоо бэлэн болсон байна. Өнөөдөр орой 18 цагаас нээлт эхэлнэ. За тэгээд жүжиг маань өөрөө 19 цагаас эхлээд тэгээд 22 цаг хүртэл ихэдээ үргэлжилнэ. Унгарт байгаа монголчууд маань, Европт байгаа монголчууд маань өнөөдөр ирж жүжиг үзэх гэж байгаа болвол бас 19 цагтаа тулгалгүйгээр жоохон өмнө ирэх юм бол танд бас юм гоё зураг даруулагч гэдэг юм ийм боломжууд бас гарахаар байгаа шүү гэдгийг дуулгах гэсэн юм аа. За удахгүй тоглолт эхлэх гэж байна. 18 цагаас нээлт эхэлнэ одоо. 17 цаг 40 минут болж байна. 20 минутын дараа ерөнхийдөө нээлт эхэлнэ ингээд. Ажил нэлээд л эрчимтэй явагдаж байна. Ер нь урлагийнхны ажил бол бас цаг наргүй чанга ажил байд юм байна штэ. Одоо л ойлгоч. За энэ миний сууж байгаа ширээ. Ингээд бид нэр ингээл гадаа нэлээ халуун тэгэл усаа уугаал юмнуудаа хийж ин да.
Ядрамын ядрахдаа Дунамурын дээрх усан цавны айл хийж байна. За, өнөөдөр өөрөө тоглолттой. Гэхдээ наан амжуулаад манай арын албаныхан зураг бичлэгийг авах болж байна. Яг тоглолтын үеэр бол угаасаа цаг зав байхгүй болохоор зураг бичлэгээ ингээл цаг заваар нь авж ин да. Манай хувцсныхан нүүр бодолт тайз гэдэг ингээд арын албаныханы хэсэг. За жүжиг бол нэр үнэхээр гайхалтай болж байна. Плетнүүд бүгд зарагдсан олдохгүй тэгэл одоо энэ тэнд плет аавна гэсэн зарууд ерөөсө хаасаагүй. Зэ ингээд өнөөдөр хоёр дахь тоглолт уу эсвэл чинь тоглолт ингээд тоглолтондоо бэлдээд бүхэн одоо заал руу явж гин. Би ч гэсэн бүх юмаа бэлдэж аваад одоо араас нь явлаа. Очиж гой зургууд дарнаа. За тоглолт эхлэхэд бэлэн болж байна. тоглолтын дараа би болсон гэж команд өгсөн жүжигчдийн алгаж байгаа шүү. За Унгарын Будапешт хотын үндэсний театр маань доторх нь бол ер нь ийм хоёр давхар. За энд ерөнхийдөө яг жүжиг явж байгаа. За энэ дээр бол мэдээж хадмалаар шууд англи болон унгар хэл дээр шууд хадмалаар явчихж байгаа. За энд театрын ажилчид болон захирлуудын зураг байна. За энд Атила гэдэг одоо яг одоо байгаа театрын захирал нь байна. Энэ бол айгүй гоё зургууд байна. Хэвлэлт ерөөсөө тасархаа. Янзын гоё зургууд байна. За хүлээлгийн танхим тэнд байна. Одоо үзэгчд ирсэн байна. Үзэгчтэй огтж явахаар доошо бууж байна. За хүлээлгийн танхимд постерууд өгөгдсөн байна. Тасархаа байна. Янзтай. Одоо шууд гадаа гарна. За гадаа монголчууд маань хүрэлцэн ирсэн байна. Тоглолт үзэхээр. За өнөөдөр 2 дахь өдрийн тоглолт. Хүмүүс бол нэлээ их байна. Бас мэдээж суудл бүгд зарагдад дууссан, дүүрсэн байгаа. Тэгээд тийм болохоор хүмүүс бол тэг байна. Зөндөө ирсэн байна. Одоо энэ тоглолтын башуугай сууж тийм болохоор биенийхээ чилээ гаргачаад оцгооч. Мэдээж угаасаа бидний суудлын ажил хийж байгаа болохоор шахаачсан байгаа.
Усан ажил амжилттай. Тэнгэрийн хүү жүжиг маш амжилттайгаар Бэтэм олон улсын театрын наадмын нээлтийн тоглолтуудыг 2 өдөр хийлээ. Зургууд бас их гоё сайхан гарлаа. Тэгээд сансандаа явуулсан ер нь их гоё зургуудыг дарсан гэж бодож байна. Та бүхэн бас удахгүй зургуудыг маань тэгээд харах бах. Өсвөр бүрэлдэхүүнтэй ирсэн учраас ер нь бол маш их ажил орно юм байна. Театрынхны, урлагийнхны амьдралыг бас тайзнаар ингээд бас нэлээд ойлгож авлаа. Ер нь бол асар их хөдөлмөрийн үр дүнд энэ жүжиг бүрддэг юм байна гэдгийг бол эвээрээ мэдлээ. Өсвөр бүрэлдэхүүнтэй ирсэн театрын хамт олонд бас баярлалаа. Европт байгаа монголчуудад их хэл дээрээ бүрэн бүрэлдэхүүнээр драмын театрын энэ гайхамшигтай зохиол гайхамшигтай жүжигийг бүрэн ихээр ингэж үзнэ гэдэг бол маш ховор гоё боломж. Тэгээд энэ сайхан боломжийг олгосон драмын театрын баярлалаа. Ингээд ямар тач